2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүний 2028 онд 10,000 доллар төрөгнө гэсэн мөрийн хэлбэрт оруулсан. За өнөөдрийн байдлаар 6,800 доллар байгаа. Гэтэл 2025 оны эхний 5 сарын байдлыг харахад эдийн засгийн зарим үзүүлэлтүүд яг бодитойгоор энэ нөхцөл байдал руу хүрч чадах уу гэдэг юм бас боломжтой байгаа. Тийм учраас эдийн засгийн нөхцөл байдал өнгөрсөн жил чинь бид нэр энэ оны төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлт 8% төргөн, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 93.80 төргөн. За тэгээд инфляцийг 6% байрна гэдэг ингээ маш их өөдрөг төсвөлсөн. Гэтэл өнөөдөр инфляц болоод 8.3 байгаа. Энэ бол байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай хамааралтайгаар бас уламжлалт өсөх баг. За төсвийн орлого бас нэг их 80 гаруй төгрөг одоогоор тасалдсан байна. За 2024 оны 4-өөс 2025 оны 5 сарын байдлаар гадаад валютын нөөц 3.7 сарын нөөцтэй байна гэдэг бол энэ нөхцөл байдал цаашаа улам өндөрөх юм бол энэ гадаад валютын нөөцөөс багасна. Тэгэхээр бид энэ гадаад валютын нөөц маань эдийн засгийн хүндэрж байгаа нөхцөл байдлаа давж чадах уу гэдэг бас нэг юм асуудал. Яагаад энийг хэлээд байна вөхөр би нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 доллар хүргэж чадах уу гэдэг ганц асуулт суух гэдэг. Ер нь бол 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл бид нэр гадаад импорт бол нийтдээ 2.4 их тэрбум доллараас 4.5 тэрбум доллар болоод 2 дахь өссөн. Орлого олж явах үедээ ингээд хэд өөдрөгөр төсөөлөд төсвийн урсгал зарлал хэд нэмэгдүүлсээр бол өнөөдөр бид нэр төсвийн урсгал зарлалаас нэг их 80 төгрөгөөр бас ингээд дутсан яваад байгаа. За тэгэхээр энгийн нэр айлаар ярих юм бол айлны хэдхэн сарын хугацаанд орлого олж авах хугацаанд авч болох зээл хэрэгжилж болох бүх хэрэглээний юм урьдчилаад авцсан. Тэгээ ингээ орлого тасалдаад ирэхээр яаж төлөх үү гэдэг юм бас нөхцөл байдал руу орж ин гэж үзээд байгаа юм л да. За ингээд төсвийн зарлалын чин бараг 80 орчим хувийн цалин урсгал зардал татаас урсгал шилжүүлдэг болсон. Бид нэг ямар ч юм хөрөнгө оруулалт хийх бас боломжийн үед маш бага болчлоо. За үүнд бол ингээд нөхцөл байдлыг харахад бол ингээд сүүлийн жилүүд бид нар бас энэ төсөв эдийн засгийн бодлого дээр хангалттай зөв бодлого хийж чадсан уу гэдгийг би бас асуумаар байна. За тэгээд сая ерөнхий сайд бас хэлж, төрийн албаны данхар бөөцгөөс бас хэлж байна. Гэтэл өнөөдөр аж ахуйн нэгжийн байгууллагуудын дундад цалин 2.4 сая төгрөг байгаа бол төрийн өмч болон төсөвт байгууллагуудын үйлдвэрийн газруудын дундад цалин 3.5 сая төгрөг болсон. Ингээ бид нэр төсөвт дагсан эдийн засгтай болсон. Тийм учраас хүн төрийн байгууллагад ажилд орох, төрд илүү ажиллах юм сонирхлууд нь илүү их болцсон байна. Тэгээ бид нэр цаашдаа бас улсын зөв батлагтай дараа нь гүйцэтгэх нэгтэй юм бодит хэмжээгээр ингээд харж явахгүй бол газар тэнгэр шиг зөрүүтэй анхны өргөн барьсан төсөл дараа нь үр дүн гараад байна. Тэгэхээр миний ерөнхий сайдаас ганц асуулт байгаа нь бид нэр 2028 он гэд дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд 10,000 доллар хүргэж чадах уу? Яг бол эдийн засгийн нөхцөл байдал бол энэ жил бас сайнгүй, эх жил бас тийм таатай биш байх нөхцөл байдлууд гадаад. За ерөнхий сайд хариулт өгье. За үлцэг гишүүний асуултанд хариулъя. Ер нь 2025 онд статистик тооцоололоор төсөөллөөр GDP per capita буюу нэг хүн данагдах дотоодын нийт бүтээгдэхүүн 7,400 доллар төрнө гэж тооцоолж байсан Монгол банкны урьдчилсан тооцоо. За ханшийн дарамт нөөц 5.1 тэрбум доллартай боловч валютын цэвэр нөөц гасах руу орсон байгаа. Энэ бол санхүүгийн дансны өсөлт нь бол жинхэнэ экспортын урсгал дансны орлогоос 401 сая долларын алдагталтай 2 дахин буурсан тухай ирсэн. Тийм учраас ийм олон дарамтууд байгаа учраас ер нь тоог бол тэгээд нүгийн гадаад нөхцөл байдал урьдчилан таамагдж болохгүйгээр өөрчлөгдөж байгаа учраас зарим нөр сүүлийн нөхцөл байдлыг дэлхийн 3 дугаар дайны ирмэг дээр байна гэж олон улсын зарим шинжээчид дүгнэх болсон. Ийм нөхцөл байдал бол цэжний бангаар тэд болчихно гэж шууд хэлэх болцоогүй. Тэгвэл бид томоохон төслүүдээ мега төслүүдээр ирмэлээд хүний хөгжлийн том төсөл хөтөлбөр гаргаснараа бол бид энэ 5 жилийн хугацаанд дотоодын бүтээгдэхүүнийг дотоодын бүтээгдэхүүн 10,000 доллар түрэх 10 жилийн хугацаанд 2 дахин өсгөх энэ бодлогыг хэрэгжүүлэх болцоотой гэж бодож байгаа. Хамгийн гол нь энэ дээр бид энэ үр шиг ил тод байдал хариуцлага зам үр шигтэй менежментийг хэрэгжүүлж ээж энэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж ээж ийм үр дүн төрнэ. Монгол улсын эдийн засаг бол 10 тэрбум доллар төрөх боломжгүй. Гэхдээ уул уурхай супер цикл хөрөнгө оруулалтын урсгал институцийн реформ
засаглал governance reform гэдэг энэ 3 зэрэгцэж хэрэгжиж байж л ард үрдэн төрн өнөөдрийн авилга ил тод бус байдал докторгүй байдал бол энэ өсөлтөд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйлээ. Ийм учраас одоо доктортой байдал залгам чанарыг би эрхэмлэж зөвхөн бүтцээр нэг оролдоо суугаад байдаг биш. Ширээ санал зөөгөл яамны нэг хэсэг солигдохтол бөөн зардалт баланг хэвлэгдээл тамга тэмдэг солигдоод баахан хүмүүс санал ширээ зөөж давхиад баахан хүний ажил оронтой одоо халт солиод ингээд бөөн бужигнаан болдог. Энэ бүх туршлагаар үр дүнд хүрдэг юм билээ. Гаднаа нэг л их сайхан хэмнэлт хийгээд байгаа юм шиг мөртлөө цаанаа улмал данхаагаад байдаг. Тэгэхээр уг язгуур болсон төсвийн хэмнэлтийг, төрийн хэмнэлтийг, за тэгээ үр ашгийг, бүтээмжийг чиглэсэн юм том өөрчлөлтийг хийж чадвал бид одоо энэ 10 тэрбум доллар төрөх саяны 3 чиглэлээр өөрчлөлт хийх болцоотой ийм тооцоололч би 10 жилийн том төлөвлөгөө босруулсан байгаа. Тэгээ манай сангийн сайд болдын жавхлан дэлгэрүүлж хариулнаа. За, улсын хурлын гишүүн болдын чухлаа нэмж хариулт өгье. За, ерөнхий сайд сая хэллээ үндсэндээ 3 гол ажил дээр фокус болно гэдэг. За, мөн жижиг гишүүний хэлсэн дээр нэмж хэлэхэд бид 10,000 доллар нэг хүнд ногд орлогоо тэр хэмжээнд хүргэх боломж байсаар байгаа. Энэ удаагийн эдийн засгийн энэ хүндрэл бол бидний өмнө тулгарч байгаа дараагийн шинэ сорилт. Тэрнээс энэ бол эдийн засгийн хямрал бол биш шүү. 2020-21 онуудад бид 2 хилээ хаалгацсан, агаарын хилээ хаалгацсан, дотооддоо хөл хориотой ийм хүнд үед эдийн засаг хасах 5% унтсан. 2 жилийн дотор л бид энэ хүнд байдлаас гарч байсан. За дараа нь одоо хөгжлийн банкны мөнгө хямрал, за мөн одоо геополитикийн хямрал гээд энэ олон хүнд үеийг бид нар давж гарсан. За энтэй харьцуулбал энэ удаагийн сорилт бол хямрал огт биш. Сүүлийн өдрүүдэд олон улсын валютын сангаас 6 сард ирдэг одоо ээлжит баг ирээд ажиллаж байгаа. За тэдэд дүгнж байгаагаар л энэ удаа бол хямрал биш байна. За энийг удирдах болохоор байна. За та бүхний хийх гэж байгаа энэ одоо тодтол. За, гүйцээж хариулъя. Төсвийн бодлогуудаа амжилттай хийх хэрэгтэй байна. За тэгвэл ер нь ингээд энэ хүндрэлээс гарах бас боломжууд байна гэдгийг бол хэлж байгаа. За тийм учраас таны хэлж байгаа тэр 10,000 долларын зорилт бол хэвээр байгаа гэдгийг хэлье. За инфляц одоо 8% байна. 6% гэдэг бол зорилт шүү. Төв банкны зорилт байхгүй юу? Тэгэхгүй гүйцэтгэлээ хараад бид нар 8% гэж зорж болохгүй. Энэ 8%-ийг 6% руу чиглүүлж бид нар зорилтын бодлогоо чиглүүлнэ гэсэн үг. Төсвийн орлого нэг их найдаар дутж байгаа. Тэрнээс биш энэ бол алдагл биш шүү. Засгийн газар дутж байгаа орлогын хэмжээнд зарлага хийгээд явдаг. Бид нар 100% байх ёстой 6 сарынхаа зардлыг бид нар 75% дээр татаад явж байгаа гэсэн үг. Тийм учраас бид нар орлоготод харуулад үйл ажиллагааны санхүүжилтийг бүрий хийгээд явж байгаа. Өчигдрийн байдлаар нөөц 5.1 тэрбум доллар байна. За энэ 4.7 сарын импортын хэрэгцээг бүрэн хангаад ингэж явж байгаа. За тантай санал нийлж байгаа зүйлүүд байна. Тэр хөрөнгө оруулалтын хувьд бол бид нар ийм төсвийн нөхцөл байдал